Монголын хүний төлөө нам. За намайг Хадбаатарын Батялт гэдэг эрх зүйч хуульч мэргэжилтэй цагдаагийн дээд сургуульд зээлсэн орж суралцаад 1997 онд эрх зүйч хуульч мэргэжилтэйгээр төгссөн. За ингээд Арангаа аймгийн цагдаагийн хэлц, Хаанвал дүүргийн цагдаагийн хэлц, Төмөр замын цагдаагийн хэлц гэх мэт цагдаагийн байгууллагуудад одоо эдийн засгийн төлөөлөгч, хэсгийн төлөөлөгч, одоо эрүүгийн төлөөлөгч гэсэн ажил мэргэжлүүдээр ажиллаж байгаад за ингээ 2004 оноос хойш одоо эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөн гэдэг энэ хөдөлгөөн үүссэнээс хойш ингээ эрүүл нийгмийн иргэний хөдөлгөөнийхөнтэй нийлж явал одоо иргэний тэмцэгч болсон. За 2000 оноос 2004 оны хооронд бол Америкийн нэгдсэн улсын Оклахома хотын их сургуульд магистрт суралцаад тэгээ 2004 онд ирснээс хойш ингээ тасралтгүй өнөөдрийг хүртэл одоо нийгэм шудраг хэсэг тогтоохын тулд иргэдийн шудраг шүүх гэдэг нэртэй төрөмс байгуулад ажиллаж байна. За хамгийн сүүлд бид нар 2017 онд Монголын хүний төлөө нам гэдэг намыг байгуулсан. Тэгээ бидний байгуулсан намын зорилго бол ерөнхийдөө одоо нийгэм шудраг хэсэг тогтоё, шүүхийг одоо шудраг байлгах ёстой гэдэг одоо байр суурин дээр л бид нар одоо төвлөрч ажиллаж байгаа. За өнөөгийн манай нийгэм тулгамдсан хамгийн чухал асуудал бол шудраг өснөл асуудал. Бүх салбарт шудраг устсан байна тийм. Жишээлбэл эрүүл мэндийн салбар, боловсролын салбар ч гэдэг юм гээд бүх салбарын асуудал, суур асуудлыг ярихлаар л нөгөө төсөл тендер одоо иддэг, уудаг, тэгээд нөгөө эрх мэдэл албан тушаалын 8 хийдэг гэл ингээл одоо бүх салбараас л одоо авилгатай тэмцэх газар дээр шалгагддаг юм дарганаар гарч ирээд байгаа. Энэ одоо нийгэмд хамгийн аюултай энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чадвартай хууль хяналтын байгууллагыг л одоо яаж байгуулах вэ гэдэг асуудал дээр бид төвлөрч ажилладаг. Бараг 20 жилээс өмнө энэ Батялалтыг юм одоо тэмцэгч хүн юм байна. Одоо буруу муу юмны эсрэг дугардаг хүн байна гэдээ ингээд ажиглаж явж исэн. 14 оноос хойш одоо 10 жилийн өмнө гэсэн үг те яг Батялалтай хамтарч ингэж ажиллаж эхэлсэн. Тэр үед бол иргэдийн шудраг шүүх төрийн бус байгууллага гэж байгуулагдсан ингээ идэвхтэй үйл ажиллагаа явуулж исэн. Одоо энэ хаана хүн хэлмэдэгдэж хохирж байна, тэнд ингээд өмгөөлөл хийгээ явж идэг, тэмцэгч хүн одоо буруу муу зүйлийн эсрэг ингээд байнга дугарж идэг гэж одоо энэ нийгэмд ингээд танигдсан. Миний хувьд бол энэ дэр нэмэт хэлэхэд Батялалт маань бол эв нэгдлийг эрхэмлэгч хүн юм байгаамаа гэж бас онцолж хэлмээр байгаа. Өөрийнх нь бас нэг ихтгэл үнэмшил бол энэ үндсэн хуулиа бид нар дээдлэн мөрдөх ёстой. Одоо үндсэн хууль маань мэдэх түн, сахих түн гэж төгсдөг. Тэгэхээр одоо мэдэх түн гэдэг нь одоо ард түмэн нийтээрээ энэ үндсэн хуулийг мэдэж авцгаая. Энэ үндсэн хуулиа мэдэж авснаар бид нар хэн ямар үүрэгтэй вэ? Хэнээс юу шаардах вэ гэдгээ одоо мэдэж авнаа. Сахих тун гэдэг үг нь бол энэ төрдөө тангараг өргөөд энэ ажиллаж байгаа хүмүүс энэ хуулийг чандлан сахиа гэсэн одоо тийм бодлогын бичиг баримталтай. Энийг одоо ард түмэнд түгээж ойлгуулахын төлөө үндсэн хуулийн дугуйлан гэж төсөл санаачлаад Монгол улсын одоо 21 аймгаар 3 удаа тойрж яваад маш олон удаа ийм лекц таниулга хийсэн ийм соён гэгэрэлэгч хүн юм байгаамаа. Одоо энэ улсын их хурлд байх ёстой хүмүүсийн нэг. Энэ хүн бол бидний төлөө, Монголын ард түмний төлөө дугуй суухгүй хүн. Энэ хүн бол дуу хоолойгоо өргөн хүмүүст өөрийнхөө санал бодлыг ойлгуулна, бодлогоо хэрэгжүүлж чадах хүн гэж бид нэр итгэж ингэж явдгийг. Улс төрч гэдэг хүн бол одоо үзэл санаандаа үнэнч байх хэрэгтэй. Одоо энэ Батялт гэдээ яриад байгаа нь дахин шүтээд байгаа асуудал биш. Бид нар энэ өнөр ажил хийх гэдэг байгаа. Ямар ажил хийх гэдэг вэ гэхээр ад жаргалтай Монгол улсыг өнөөдөр өчигдөр төгөлдөр байгаа үндсэн хууль дээр суурлаад байгуулах. Бид нар одоо би ингээд сүүлийн 10 жил ингээд мөр зүрхцээ явж байна. Өмнө нь би бас анзаарч л байсан. Шалтгаан энэ хүн үзэл санаандаа үнэнч байгаа даа. Цаг хугацаа гэдэг бол хүчтэй шүү дээ. Маш хүчтэй зүйл. Ямар ч багийг хуулна. Тэгээ баг зүүсэн нөхдүүд бол баг нь одоо хуулраа унчлаа. Батялтын хувьд бол баг нь хуулрахаар хуулар бол хуулраад ундахаар хугацаа өнгөрцөн. Тэгтэл яг нөгөө л юм 20 жилийн ярьжсэн юм ярьж штэ. Шүүхэн шудраг бол энэ үнэн. Энэ үзэл санаан дээр бид нар дэмжиж одоо энэ маш зөв байна. Энэ бол ирээдүйн жаргалтай хүчрхэг Монгол улсын эхлэл энд явж байна. Би өөрөө 5 хүүхдээ аав. Би 5 хүүхдийн төлөө явж штэ. Энд ингээд тийм үү? Ирээдүйн цаашлаад Монголын бүх хооч ирээдүйн төлөө энэ бүх хүчин чармаалтаа гаргаад ингээд Батялттайгаа нэгдэж нийлээд үзэл санааг дэмжиж ингээд явж байгаа.
Тэгээ улс төрч хүн гэдэг бол үзэл санаанд үнэж байх л хамгийн гол чухал үзэлтэй. Тэгэхээр зүгээр одоо нам солиод сэлдэг загас жаргаханууд бол амар байна шүү дээ. Үзэл санаа гэж ерөөсөө мэдэх юм бол хаана мөнгөний шанс байна? Тэнд л гарч ирээд байгаа асуудал шүү дээ. Даллахаар хэл гарна гэдэг нэг монгол үг гэдэг шүү дээ. Мөнгө даллахаар тав гэж гараад ирж байна. Ийм л. Нийгмийн одоо маш их баялаг байна шүү дээ. Энэ баялагаа одоо шударгаар хуваарлах юм бол одоо Монгол улсад бол хүн болгон баян чинэлэг амьдрах боломж байгаа байхгүй. Одоо бид нар 44 их 80-ын хулгаал гэж яриад. Тэгэхээр энэ чинь бүхэл бүтэн Монгол улсын 3 жилийн төсөв хулгаалагдсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ төсвийг хулгаалаагүй байсан бол хэрвээ энэ авилга албан тушаалын гэмтэр үйлдэгдэг байсан бол ямар их олон хүний амьдрал ахуйг шийдэж болох вэ гэдгийг бид нар ингэ зүгээр энгийн одоо бодоод үсэх юм бол одоо энгийн байгаа. Тэгэхээр энэ маань юу вэ гэхлээр нөгөө дахиад нэг авилга албан тушаалын гэмтэрхтэй тэмцдэг биш бүр өөгшүүлдэг энэ тогтолцоо маань биднийг бүр одоо мөхөл рүү аваачиж байгаа юм бол гэж харж байгаа. Тэгээ хүмүүсийг ингэж ажиглаж хахад өөрийнхөө эрхийг мэдхгүйгээс болоод ямар нэгэн буруу зүйлтэй гар үсэг зурчдаг ч юм уу, хайскул буруу үйлдэл хийдэг. Тэгээ одоо маш хүндэрсэн хойно жишээлбэл эрх зүйн тусламж авахгүй явж байгаа нь бол нөгөө эрх зүйн мэдлэггүй байгаа ард иргэдийн хувьд бол нэлээд хожимдсан арга хэмжээ болж өрөөд байгаа. Тэгэхээр бид нар энэ Монголын хүний төлөө намыг байгуулахдаа бол яаж энэ хүн болгон одоо эрхээ мэддэг үүргээ биелүүлдэг байх вэ те? Яаж энэ төрийн үйл ажиллагаанд хараа тус иргэний хяналтын механизмыг тогтоож хулгай хийх гэж төрийн эрхэнд очдог биш, бусдынхаа төлөө чаддаг мэддэг зүйлээ зориулах гэж одоо очдог төрийн түвшинтэй болох вэ гэх мэтчлийн энэ асуудлуудыг шийдэх зорилгоор л бид нар ер нь бол төрийн бас байгууллага байгуулсан. Гэхдээ төрийн бас байгууллага байгуулахад нөгөө төрийн эрх мэдэлд очих одоо боломж өгдөг тийм. Өнөөдөр төрийн эрх мэдэлд очих одоо ганцхан 50 замаар одоо төрийн эрх мэдэлд хүрэх одоо хууль ёсны арга бол улс төрийн нам байгуулж одоо сонгуульд өрсөлдөх замаар тийм өөрсдийнхөө бодлого мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөөд сонгуульд ялж өөрийнхөө одоо бодлогыг хэрэгжүүлэх ийм хэрэгцээ шаардлага байсан учраас ярилцж байгаа юм хэдүүлээ нам болъё. Манай улсын хувьд бол энэ улс төрийн намууд маань хэдийгээр улс төрийн нам нэртэй боловч гэмт бүлэглэлийн хэмжээнд очихсон зөвхөн эрх мэдэлтэй байх хугацаанд богинохон хугацаанд өөрсдөндөө ашиг олох юм өчүүхэн бодолтой. Тэгээд энээс нь болоод одоо улс төрийн нам гэдэг зүйл ерөөсөө их муухай юм байна гэдэг буруу ойлголт нийгэм төрсэн байна л гэж дүгнсэн. Энэ нийгэмд шударга ёсыг тогтоохгүйгээр өөр ямарваа нэгэн салбарын хөгжил дэвшил, өөр ямарваа нэгэн бодлого яриад ер нь утгагүй байна гэдэг дээр бид нар санал нэгдээд байгаа. Ерөнхийдөө энэ эрх зүйт нийгэмд хүмүүс одоо буруу муу зүйлийг тогтоолгохын тулд шүүхтэй ханддаг. За шүүгчээ энэ миний буруу юу зөв үү, энэ хүн шударга ажиллаж гэнэ үгүй юу гэд засгийн газраас шүүхэд өгдөг одоо энэ соёлтой газар бол манай энд одоо шүүхийн тогтолцоо маань яг ингэ шударга ажиллаж чадахгүй байгаа учраас хулгайч нар байсаар байна, хулгай байсаар байна, авилга ус одоо байсаар л байна. Энийг зас залруулж ээж бид нар дараагийн алхмаа ярих ёстой гэдэг. Энэ дур зоргоороо авирилдаг боломж хаанаас бий болж ийн гэхдээ зэрэг шүүх маань зөвхөн үннийг олдог газар биш болчиход байна. Одоо та бид бүгд нэг мэдж байгаа шүү дээ. Шүүх асуудал үүслээ. За шүүх дээр очихоор миний үнэн бүр Батнай дүртэй 100% гаргаад өгнө. Гэт бүрэн ихтгэлтэйгээр шүүх руу шууд алхдаг юм байна уу? Үгүй. Таньдаг шүүгч байна уу? Таньдаг өмгөөлөгч байна уу? Тэгэхгүй бол тэнд үнэнний талд байсан ч гэсэн би ялахгүй гэдэг Монгол хүн толгой дараалан мэдэж байна. Энэ ийм байсан цагт дураараа авирлагч нар дураараа авирлсаар л байх болно. Одоо улс төрийн намын үйл ажиллагаа тасралтгүй явах хэрэгтэй гэдэг маань бол улс төрийн одоо нэг эрэл хайгуулаад байнга хийж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол одоо мөрийн хөтөлбөр гэдэг бол байнга баяжиж боловсруулах гэж явах хэрэгтэй зүйл байхгүй. Одоо Монголын хүний төлөө намын мөрийн хөтөлбөрийг бид нар ингэж ярих юм бол 20 жил тасралтгүй ярьж байгаа шудраг шүүхийн тухай л бид нар ярьж байгаа. Шудраг өсөг тогтоох тухай. Одоо 4 жилээр ард түмний хуурах зорилготой мөрийн хөтөлбөр байж болохгүй байхгүй. Одоо бол бас нэг үе бол хүн болгон шүүх болохгүй байгааг ойлгоцсон байна. Цагдаа шүүх прокурор маань ингээд мөнгөтэй нэг өөр үйлчлээд, мөнгөгүй нэг өөрөөр үйлчлээд байгаа. Хүн болгон мэддэг болсон байна. Тэгээд хамгийн гол нь одоо хүмүүс маань одоо өнгөрсөн энэ одоо юу ч хийгээд нэмэргүй гэдэг нэг ийм бууж өгсөн нэг үхэн сэтгэлгээнээсээ салмаар санагдав. Одоо хууль зөрчөөд байгаа, эрх мэдлээрээ далгаалаад байгаа энэ хуйлдаан хийгээд байгаа нөхдүүдээс ингээд айгаад эвлэрээд ингээд суугаад байгаа бол мэдээж нөгөө энэ айдас маань биднийг бас сул байдал болж хувираад байна тийм. Монголын хүний төлөө ном бол маш одоо харьцангуй өөр ингэсэн дархлаатай ном гэж итгэдэг. Яагаад гэвэл Монголын хүний төлөө номыг за намайг танхаа ярьлаа гэж бас шөөмжилдэг зарим хүмүүс. Гэхдээ би хаан ч энийг хэлэхэд дуртай. Яагаад гэвэл цорын ганц анхны улс төрийн нам гэж байлаа.
Алдсан хувьсгалаас хойш зөндөө олон намтай болсон чинь ер нь бол ашигын төлөө ажилладаг компаниуд л байгуулагдсан. Тэгээ сүүлийн үед тэр компаниуд хууль бус үйл ажиллагаа явуулж ашиг олоод ирэхдээ энэ гэмт төлөвлөлүүд болоод ирсэн. Бидний хувьд болохтой зэрэг цэвэр энэ нэг үдэл санаан дээр суурилсан бид нар ерөөсөө мөнгөн дээр одоо цугларсан басны ялгаанууд биш байхгүй. Бид нар энийг цааш нь барьж явна. Зорилго бол угаасаа тодорхой байхгүй. Хүчирхэг ад жаргалтай Монгол. Яг одоо сонгуульд нэг хэрхэн яаж явж байгааг та харж байгаа бах те. Амар том талбайтай, богинохон хугацаатай таавал нисдэг бай гэж байна шүү. Сонгогч нарыг айгүй чирэгдүүлсэн тийм байдал бол одоо бүр бодит амьдрал дээр харагдаж байгаа бах те. Ер нь мэдээлэл айгүй хомос. Ягаад гэвэл хүчин чадал угаасаа тийм бай. Өөрсдийнх нь нөгөө мөнгө төгрөгээр далаад зодсон чад асуудлыг шийдээд явж байгаа болохтой зэрэг зөвхөн Дулмаа эмээгийн Бата өвөгийн хаалган дээр манаа нөхдүүдээ л цаас очиж штэ. Ийм л одоо юм явагдаж байна. Гэтэл энэ удаад ч гэсэн бид нар шүүхийг шүүнэ гэдэг уриатаа ороход хүмүүс бас л тэгжсэн. Энэ шүүхийг шүүж болд юм уу? Хүмүүст жаахан хатуу сонсогдоод байгаа шиг байна. Гэтэ шүүхийг шүүнэ гэдэг нь бид нар ингээд шүүх хурал зохион байгуулад л шүүгчдийг зогсоогоод л ингээд ах юм биш л дээ. Энэ шүүх маань болж гэнэ үү болохгүй вэ гэдгийг дэнслэе, тэ? Болохгүй байгаа нь ерөнхийдөө тодорхой байгаа л да түрүүн би хэлсэн те ингээд хулгайч авилгач нар энэ ингээд ам бөхтөө оршоод байгаа хэн ч шийтгүүлэхгүй байгаа нь энэ шүүхийн тогтолцоо буруу байгаа гэж одоо харагдаад байгаа юм. За тэгээд бид нар энэ удаагийн сонгуульд нэгдүгээрт нь ер нь бол одоо шудраг шиг тогтоо шүүхийг шүүнэ гэсэн одоо юм үндсэн үрээтэй. Энэ шудраг шүүхийг байгуулангуут ямар өөрчлөлт гарах вэ гэхлээр нийгмийн хуваарлалт оновчтой болоод за тэгээд нөгөө эрх мэдэл албан тушаалын хуваарлалт оновчтой болоод ирэх юм бол нөгөө хүмүүсийн нөгөө амьдрах хүсэл сэргэнэ гэж шууд харж байгаа. Бид нар бол энэ амьдрах хүслийг дэмжих тухай хууль гэдэг хуулийг одоо санаачилж байгаа. Амьдрах хүслийг мохоогоод байгаа юу вэ гэхлээр хит өндөр хүүтэй 5 шатлалт мөнгө хүлтэй систем байна. Жишээлбэл банкны хүү, банк ус санхүү, хадгалам зээл хошоо, ламбард хувь мөнгө хүлгэж гээд. Тэгээд банкнаас хэн зээл авч ийн гэхлээр мөнгөтэй барьцаа хөрөнгөтэй хүн зээл авч байна. Тэр хувь мөнгө хүлгэж гэсэн чинь барьцаа хөрөнгөгүй хамгийн ядарч яваа хүн нь 10-аас 30% хүүтэй зээл авч амьдрах гэдэг байгаа юм. Тэгэхээр эн чинь Монгол улсад энэ эдийн засгийн эрх тэгш байдал үүсэх боломжгүй. Харин ч бүр баян нь ядууга мүлждэг систем рүү бид нар шилжээд байна шүү дээ. Баячууд нь одоо жишээлбэл мөнгө хүлээд мөнгө өсгөөд байна. Төсвийн мөнгнөөс хулгай хийгээд мөнгө одоо олоод байна. Эргээд байшин барьцдаг. Тэр байшингаа түрээслээд нөгөө амьдрах гэдэг хүмүүсийн ажлын байрын түрээс хэлбэрээр шулгаад байдаг тийм. Дээрээс нь одоо авилах хэл ахгуулын асуудал байж тийм. Ингээд болох юмыг болохгүй л гэдэг тэгж байгаа л одоо болохын тулд хэн нэгэнд мөнгө өгөх болдог. Дээрээс нь хамгийн сүүлд одоо жишээлбэл зөрчлийн хууль байж. Ингээд зөрчлийн хуулийн бодлого бол би бол маш буруу гэж хардаг. Юм болгоныг болохгүй гэж болохгүй шүү. Амьдрахаа тэмүүлж байгаа хүмүүсийг дэмждэг, бүр ингээд дарамтлагдаг биш дэмждэг болмоор шүү, тийм. Монголын Үнийн төлөө намын дарга Хадбаатарын Батялт бол сонгуул болохоор гарч ирдэг хүн биш юм аа. Өдөр болгон, орой болгон хинт хэрэгцээтэй байна тэр хүн үед л очиж хүнд тусалдаг. Сонгуулийн маргааш нь ч ажиллаж байдаг, сонгуулийн өмнө ч ажиллаж байдаг ийм хүн. Тэгэхээр бид нар бол одоо энэ хүнээ улс төрт энэ одоо төрийн ордонд ороод бидний амьдралыг тэр дотроос дуу хоолойг юм хүргээд явах хүний нэг гэж бол бүрэн утгаараа илэрхийлдэг. Сонгогч нар идэвхтэй оролцоод энэ сонгуулийг одоо хариуцлагатай шинжлэх ухаантайгаар хандаад эх орончоор сэтгээд сонгуул өгөх юм бол энэ маш том боломж. Дөрвж бас дүүргэж амьдарч байгаа гэсэн тийм дид дөрөөтэйгээр энэ удаагийн сонгуульд оролцож байгаа. Ер нь одоо цөмөр ингээд хараад хахад сумынхын хүмүүс одоо аймаг руугаа дөрвж гин тий аймгийн хүмүүс хот руу дөрвж гин хотын хүмүүс нь гадагшаа дөрвж гин. Тэгээ ер нь бол Монгол улсын хүн амын суурьшлийн бодлого бол алдагдчихлаа шүү дээ. Олон хүн мэднэ. Энэ хүний одоо зөв өгнөд одоо ч гэсэн шүүхийн танхим цорьячдаг. Буруу шүүгч нартай бол хаалц үзэж идэг л ийм л үнэтэй. Тэгэхээр энэ Монголын төлөө шударга ёсны төлөө энэ үгийг бид нар тэр нэг баахан соёмтой сандалтай тэр төрийн ордны тэр танхимд цорьотулмаар. Монголын хүний төлөө нам